За өнөөдөр гадаа их гоё өдөр байлаа. Тиймээс энэ уул руу алхалт хийсэн байгаа. TikTok. Гэхдээ явхаасаа өмнө ямар ч ногоогүй будаатай хур гэж хэллээ. За ингээд автобусны буудлын явах замдаа утсандаа шинэ гэр авлаа. Автобусны карттай байх нь чухал. Карттай үед 1 евро төлнө. Картгүй бол 2 евро 60 цент төлнө. Даблан хотын төвөөс нэг л автобусаар 40 минут орчим яваад ирлээ. Энд нэг хэдэн ширхэг хойно байж байна. Ууланд бас хэрэн амтан хараад. TikTok гэх энэ өндөрлөг уулын дугуйн спорт сонирхдаг хүмүүсийн хувьд ёстой жаргалын газар нь. За миний өмнө одоо энэ хөндийд Даблан хот тэр чигээр харагдаж байна даа гэж.